Арай бид нөгөөдөр явна. Бид нар одоо тэгээд очих айлтаа одоо гой юм бэлдэн. Тэгээд нэг газраас бүх юм авахын тулд бид нар ихтлгүүр орохоор шийдлээ. Нэг хөрхөн манай нягтлан нямка маань ня гэдэг юм шүү дээ. Нягтлан нямка маань бид нарт ийм бэлгийн карт авч өгсөн. Яг төсөвлөгдсөн мөнгөөрөө. Эндээс бүх юм авах юм. Одоо бүсгүйгийн хэмжээг авсан байгаа. Яг нэг иймэрхүү палаж ивэл надад амар гоё юм. Би өөртөө хувцас авахгүй шүү дээ. Мартцаа гэж. Сар палаж ямар хэцүү юм бэ яана. Ингээд яг бас ийм камер дагаад яваад авах то үнэхээр хүндэт юм байна. Юу юм бол ямар хэцүү юм бэ? Наа чи харин сайн над тарч байгаа. Цэнхэр өнгө нь 300 мянга, шар өнгө нь 200 мянга. Энд надад үнэхээр таалагдсан надад хөнгөн шийдэл. Хувцас олсон чи баярлалаа. Тастах баярлалаа. Сувдаа юм авахар шийдлээ. Ингээд хувцас очиод төв авчих. Гэтэ энийг авъя. Тоос хорогч сонирхож байгаа. Энээс авъя. Тавга авчих. За түр ногоон дуг нь авъя. Энийг дөрвийг сэрпи хий. Ямарчлаа шүү дээ. Өнөөдөр яаж энэ яаж гэрэлцдэг? Яг би нөгөө тэр цэнхэр өнгөн дээр энэ амар гоё зөгтөг байхгүй юу? Яаж ингэж бодлоо. Гоё. Ой. Бодрогийн хувцсыг харсан чи хайр хүрээдэг. Инда. Ингээд бүгдээрээ удахгүй сэлэнгэд очиж манай Батмөнхийн уулзцгаая. Энэгээр дүүрэн юм аа. Одоо энийгээ тэнд үлдээчээ дахиад шинэ юм хийгээд явах уу? За одоо айлт хоол хийх материалаа авна. 3 лопат гайг байгаа. Болчлаа, бүх юм болчлаа. Нутгийн зүг, сэлэнгийн зүг жолоогоо заллаа. Манай эзэгтэй төслийн баг явсаар дарханд ирсэн байна. Хайр хүн ирж авд юм уу? Сайн байна. Танихгүй хүмүүс таарлаад машин доор гэвэл юу гэж хэлэх вэ? Үгүй гэд бүр болохгүй бол ойрлон тий. Би хайр гоё тийм сахаргүй бичээ. Яг гоё юм гоё. Жинхэнэ хөшөө гэж. Баярлаа. За. Хамаагүй хүний өгсөнийг бас өгч болохгүй тий. Намайг гоё хийж байгаа тий. Явсараа бид нар нэг газар ирсэн байна. Очих газараа төхөж явна. Тэгээд буудлаж үзлээ, зураг авах гээд. Тэгээд яг сэлэнг явах замд хүмүүс бас нэлээ хог хайжээ. Тэгээд сая нэг хэсэг газар ингээд архины шил, пивний лаз байна. Бид нар сая ингээд түүчглээ. Уусан архиныхаа савыг хогийн савнд хогийн утанда хийгээд машиндаа хийж авч яваад хогийн цэг дээр хаяна гэж хэлмээр байна. Байгаль ихтлэгийг хайрламаар байна. Сэлэнг нутгийг тужийн нарсгүйгээр зөөрлөхий аргагүй. Би яг одоо тэр гоё гайхамшигтай бишрэм байгаль донд сууж байна. Тужийн нарс гэхээр миний бодлоор шүү. Одоо ингээд нөгөө туж нарс байдаг. Туж гэдэг чтэй манай бид нар ч ярихтаа те битүү байна лээ, туж тийм байна лээ гэх те. Тэгэхээр
Тэгэхээр ингээд туж нарс байдаг шигүү ургасан болохоор тужийн нарс гэж нэрлсэн байх гэж бодож байна. За тэгээд 2002 онд улсын тусгай хамгаалтанд авч байсан. 2002 оноос өмнө тусгай хамгаалтанд авахаас өмнө бол нийт бараг 7 удаа их хэмжээний төмөрт автаж байсан. За тэгээд төмөр модны хулгайд өртөөд тужийн нарс өөрөө бараг 70% нь устсан гэсэн мэдээлэл байна. Тусгай хамгаалтанд авснаас хойш өнөөдрийн хүртэл олон хүний хүч хөдөлмөрөөр нийт 81 мянган га газар тужийн нарс байдаг. Тэгээ олон хүний хүч хөдөлмөрөөр сэргээгдээд буцаад одоо өнөөдрийн хүртэл ингээд 100% сэргсэн гэж ярьдаг юм байна. Нарс өөрөө хүний дархлааг сайжруулдаг, интерфероныг ялгаруулдаг. Тийм болохоор нарс энэ их хэмжээгээр байгаа нь бид нар одоо энэчээс сууд гоё дархлаагаа сайжруулж байна гэсэн үг. Бидний амьсгалах цэвэр агаар бидэнд хүч өгөх одоо гоё энерги бүх юмыг энэ тужийн нарс биднэрт өгдөг. Тийм болохоор бид байгальдаа ээлтэй аялж, байгальдаа ээлтэй амьдрах хэрэгтэй. Одоо бид ингээд цаашаа хөдлөлөө. Миний хамгийн гол уулзах байгаа бүсгүй болроо. Нууцсан уу? Үгүй Гарч харагдахгүй. Хотоос таашаа гарсан. Одоо ер нь орж ирж байгаа энд ойрхон. Ирж байгаа үстэй. Ирж одоо. Айлг штэ. Одоо нэг 20-30 минутын дараа ороод. Оо тийм үү? Оо хот руу яах гэж явсан юм? Нэг солонгосын нэг виз мэтэл нэг яа нэг. Оо тэгвэл гэрээ эзэгтэйтэйгээ уулзсан чинь эзэгтэй байхгүй. За би тэгвэл гэрээ эзэгтэй нь болоод тосоод авъя. Нэг бүтэн өдрийг өнгөрөх байхгүй юу? Би танад байгаад. За. Танаа эхнэрт туслана. За. Хийх ёстой бүх юм хийн маргааш юу хийж төлөвлөх гэж байгааг эхнэр бол өөрөө төлөвлөсөн явж байгаа тий. Тэрэнд нь би туслана. Тэгээ танаа эхнэрээр хоол хийлгүүлэхгүй би хоолыг хийн. За. Тэгээд гэрээтэнд бас гоё цэвэрлж өгнө. Гадаа хашаа ороог чинь янзалж өгнө. Ногоо хураах уу? Дуулан шурах ногоо байгаа л да үгүй. Тэгвэл хурааж өгнө. Сармис манайх ч урааж дутуу ай. Сармис яаж ургадгийг ч мэдэхгүй шүү дээ. Тий. Тэгээд тийм болохоор өнөөдөр болроотойгоо танилцаад тэгээд маргааш бүтэн өдөржингөө цуг байна. Манай ч одоо өглөө усаар халдварчтай цуглуулж шүү дээ. Хамгийн ишлээ. Одоо нэг ажил хийж. Манай урлагийнхан ч халдвар гэж ярьдэн шүү дээ. Шинэ жил дээр очиж дуулах. Эхнэр залгаад. За цаа чи юу хнэ спикер дээр тавьж. Ирсэн үү? Байна уу? Хаана явна? Юу болох юм гэсэн? Ирсэн байна. Чамайг хүлээг л гэж. Наасан донд. За сандар. Сандар хань яваад шүү дээ. За. Яс гинэ? Үгүй хурдл гэдэг сандар гэдэг юм уу? Бидний хооронд гэдэг байхгүй. Та хоёр уу? Тий. Өнөөгөөс хурдл төргөл гэдэг хараа. Би л гэдэг байхгүй. Яарэ сандрыг гэхэл. Манай жоохон муухай санагдаад. Харин ногоо тарьж үзье гэдэг. Хэдэн жилийн өмнө? Одоо ч битээ тариад аваад 15 жил болж байна. За. Анх одоо гаа газар хүр зэрэг хоёлаа хагална гიშгэн гэж хөвжил шүү дээ. Тэгэд нэг мэдгэдэггүй байхгүй тий. Ямар ч мэддэггүй тасалдгүй одоо тэгэл 15 жил тарьж. Тэг жил болгон тарих ногооных нь төрөл нь ихсээ. Төрөл нь нэмэгдэн. Хэмжээ нь ихсээ. Гаа нэмэгдэн тий. Тэгэл хэдэм л. Тэгэл ер нь битээр чи ойрын 5 6 жилээс 15 гаагаас нь буугааг. Одоо хүмүүсийн ногоо. Ямар гоё юм. Эхнэрээ хин гэж дуудтай. Боог л гэж. Боог л гэдэг үү. Ер нь өөрөөр юу гэдэг хайраа гэх үү. Залраад дуудлаа байдیں۔ Дуудчихлаа шүү дээ. Одоо залруулсан шүү дээ. Ханя. Хайраа. Одоо тэгээ баг байсан хөө. Одоо тэгэл
Боогоор л их дуудаа шүү дээ. Боги. Нөгөөх хүмүүс багя гэл. Боги хоёр яаж н өдөртөө хэд үнсэлцэж хэд тэмүүлдэж байна. Одоо тэр цаг өнгөрөөд шүү дээ. Үсэлд тэрл завгүй л ажиллаж шүү дээ. Өглөө босоод орой. Чинь аюу амархан шүү дээ. Газ нисэл газ. Ямар ч цаг хугацаа орохгүй шүү дээ. Одоо гоё өмсөд таастай айгу. Яг зүгээр одоо нөгөө боги ирээгүй болохоор хоёул айгу гоё юм ярьчих. Эмэгтэй хүний нууцыг хэлээ. За. Мэдээж гэрээ эцэгтэй аз жаргалтай байвал хань ээжэл өөр хүүхдүүд нь ээж минь жаргалтай энэ, хань минь жаргалтай энэ гэх тээ. Илүү бас баяртай байдаг тийм ээ. Тэгэнгүүт эмэгтэй хүн юун жаргалтай байд юм бэ гэхээр өмсүүлэх, тэврүүлэх болгондоо эн чинь бүр шинжлэх ухаанаар нотлогдчихсон. Тэрийг мэдээд байгаа тийм. Одоо тэгэхээр хоёлаа өнөөдөр эренгүүт нь хоёлаа тактикаа өөрчлөх юм уу? Тэрч үнсэд. Гэсэн чинь боо гэсэн чинь яагаад байгаа юм бэ? Бичлэг хийж байгааг харчаад тодлоо тэрээд. Нэр эмэгтэй хүн миний тэгж өмсөд дүн чинь олон хүн байл өмсөд гайхаад айгу сандасан цохоод авна. Нэр зүгээр би тэгж боддоо шүү дээ. Эмэгтэй хүн яг тэрүүлээд, үнсүүлээд хань жил ингээд тагтсан мөнгө ороод гялцаал ажил үйлс нь бүтээл. Та нар чинь тэр уруулын хүч, гарын хүч чинь ер нь ич хиттэй биш үү? Магадгүй. Тэ? Би яг энд үнэн итгэдэг. За хоёул тэгвэл богийг хүлээж авахтаа бэлтгэв. Бодрошко. За сайн уу? За өөрийг чинь их л хүлээж үү? Яаж айгүй ажил авах цаад өнөөдөр бас яг Харин би бүр хайслаа байхгүй болохоор. харин ажил авах цаад. За хоёул танилцъя. Бондарма Болортой. бодортой. За өөрийг чинь нэлээд судалсан. Маргаашийн ажлын төлөвлөгөө юу байгаа вэ? Маргааш одоо тэгэл өглөө миний ажил чинь дэлгүүлэлт босоод ажилдаа цуглуулаад эхэлдэг шүү дээ. За халтурчтай. Тэ, халтурчтай. Хэдэн цагаас босох юм? 7 өнгөрөөгөл явал 8 цаг гэл гэрээс нь очиж аваад. Тэгэл энд бас нөгөө сарамсны хураалт орчихоо. Амжихгүй байгаа ажлуудаа надад хэлчих. Тамжихгүй байгаа ажил зөндөө оо тий. Тийм үү? Одоо нөгөө яг эд намрын ажил болсон болохоор чинь тэгэл Гэртээ баг байхгүй тийм. байхгүй тийм бараг л ингээд бараг 4 сарын 20-наас ахвалаад бид нар чи ажилд гараад. Тэгээд одоо л бараг гэртээ оговл шүү дээ. Тийм. Өдөр болгон ажилдаа. Одоо нөгөө бас хүүтрэх гээд тэнд хиндгүү бас ногоонууд маань хөлчихгүй. Ерөнхийдөө бол бас ажил бол зөндөл чигнаал. Тийм. Тэрнээс бол одоо бас цалин өгöd байгаа мөртлөө манай ч одоо өдрийн халтурны мөнгө нэг өдрийн 50,000 шүү дээ. Өдөр тийм өглөө бид нар 11 цагийн үед нөгөө хүмүүсээ цайлна 11 цагийн үед нэг өнгөрөөд 2-ын үед бол нэг хоолнд оруулна. Өөртөө хоолнд орох. Өөртөө бид нар өөртөө хоол бүх юм адаана. Тэгэхээр хоолоо бэлэн хоол авах уу? Өөртөө хийх үү? Өөртөө хийж өгч штэ. Тийм. Тэгээ яг уу би бол өөрөө хоолндоо бас хийж амждаггүй нөгөө яг талбай дээр ажилладаг болохоор манай тийм бас нэг цалин авч тогооч ажиллуулж. Маргааш хэдэнхүү ажиллах юм? Маргааш зөөхөн ажиллана уу 5 одоо ерөнхийдөө бас нөгөө хашаандаа юм хийж байгаа болохоор 5-6 хүн л ажиллаад байгаа. Яг ерөнхий мансын хураалт явж байгаа тохиолдолд бол 20 хүн. За түүнээс дээш хүн тэгж ажилладаг. Маргааш ямар хоол хийж өгөх төлөвтэй? Маргааш тэгэл өглөө босч байгаа л. Хоёлаа ярилцж байгаа. Би бас байгаа. Тий. Манайх нь маргааш нэг жоохон хөнгөн амраад нэг сайхан байцаа. Чи намайг гэрээ эцэгтэй туслах гэж ойлгож байгаа. За. Гоё юм. Тийм бай. Тэгээд одоо над руу харж байгаа юм чи энэ ихтер хийж чадах юм уу? Тийм байна. Би хичээн. Сэтгэлд чинь хөрөхгүй мэдгүй. Гэхдээ ямар ч байсан ажлаас нь хөвчилж. Манай хэд бол өдөр нэг 11 цаг үед нэг цай чанж өгөөд талах хөнгөө хураа итгэжтэй. Тэгээд өдрийн нэгээс 2 цаг үед бол ялч юм баха олохвол. Тэгээд ерөнхийдөө 6 одоо ч нөгөө оройн эрт орой болоод 6 өнгөрөөл бууж ин. Тэрнээс бол нэг өглөө нэг 9 цагаас эхлээд 7 цаг хүртэл ажиллана. Дундаа нэг хоол ундны цагтаа жоохон амарна. Би маргааш өдөр хүмүүст нь төмснө өчмөл хийгээд өгч гоо. Тэгвэл манайхан сонирхол ах та. Гэж бараг тийм хоол хийгээд сууж зав байдаг шүү дээ. Манайх ч одоо голдвол юу юм? Шилтэй хоол цэв. Манай зүүн бүрэн чугаас ногооны орон штэ. Ер нь өрхийн тариалал эрхэлдэггүй айл гэж ер нь баг хашаандаач бай. Ер нь ховор. Тийм ховор ер нь өрхийн тариалал эрхэлдэг. Тэгээ тэр хүн болгон өөртөө хийж чадахгүй учраас дандаа ингээд ажил олгодог. Тэгээл ингээд бас нэг хэсэг бүлэг хүмүүс байдаг ингээд ажил хийж
ингээл хавраас хохолол намар хүртэл ажил хийдэг хүмүүс бол бас байдаг. Ерөнхийдөө бол цаашаа нэлээд сайн техникч яахгүй бол ажиллах учраас бас юм хомсдох талтай. Би бас үзэж байгаа олон эмэгтэйчүүдийг би биенээсээ үлгэр дуурайлаасаа гэж хүсэж байна. Тэ? Энд ингээл зүүн бүрэнгийнхэн нас гадна өөр газруудад ногоо төрөл яадیں, ямар бэрхшээл байдیں, сэтгэл санаагаа яаж гоё бэлддیں, яаж ад жаргалтай байдیں ингээл олон зүйлийг бас бүсгүүчүүдмээс оролцоосаа гэж хүсэж байна. Хүсэж байгаа. Огооны амьдрал бол яг та бас нэг талдаа эмэгтэй хүн бол яг ингээд гоо сайхан тэр талаа золиосон гаргана. Хаврын нөгөө нэг тэр шуургатай ч навтай ч бороотой ч бол тэгээд тэрнээс ухрна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Эндээс ухрна. Тэгээд эцэгтэйдээ зориулаад би юм гоё ширээ юм бодгийн хэрэгсэл авсан байгаа. Тэгээд хайлаа би ч гэдэг сайн бодож бишээ дүүр цэвэрлж чадахгүй. Гэтэ зүгээр чадлахаа хэрэг. Жохон амраа. Энэ их ажилтаа үнийг. Эмэгтэй хүнийхэл зовлон болох. Ажил хийнэ гэдэг бол зовлон биш. Гэхдээ зүгээр ачаал ихтэй байдаг сэтгэл санаа ингээл бүх айгүй олон юмнаас эмэгтэй хүн чинь бас нэг яддаг штэ. Тэр тусмаа малцаг газар тариалангийн эмэгтэйчүүд бол дан гадаа ажилтдаг л да. Гадаа тий? Дан гадаа. Би ахындаа хөдөө ирэхээр гадаа байсаар явдсан шүү дээ. Орох зав болтохгүй. За одоо дэшээ гарч нүрэ чин цэвэрлэнэ гэж хэлсэн л дээ. Тэгээ дэшээ гарч ирэл толмол тавьсан бүр нэг юмд орж байгаа юм шиг л тийм үү. Салонд орж байгаа юм шиг л мэдрэмж төрлөө. Би бас эцэгтэй нэртэй зариулаад ийм гоо сайхны нүүр цэвэрлэгийн бүтээгдэхүүнүүд авсан. Шинээр нь энэ ингээд Isis Pharma гэдэг Францын гоо сайхны бүтээгдэхүүнийг би бүсгүүчүүдэд зариулж авсан. Тэгээ нүрээ цэвэрлэхдээ ер нь ингээд дандаа дээш татаж ингэж явах хэрэгтэй юм биш үү? Манайхан болохоор ингээд идэх те. Тэгээс нөгөө доош газрын татахгүй чинь тэртээ тэргүүд бидний нүрийн арсыг доош нь татж байгаа юм чинь гар хөрөх үедээ дандаа гоё дээш нь гэдэг байх хэрэгтэй. Бас нөгөө их тохиолдолд хүмүүс зөвхөн нүүрэндээ тосоод төрөхөд иддэг те. Нүрээ цэвэрлэл нүүрэндээ тосоод төрөхөд иддэг. Бас нөгөө хүзүү гар хоёроо яг нүрээ арчилж байгаа юм шиг арчлах хэрэгтэй. Одоо ингээд нөгөө манайс чи гар мараа дандаа цусч явдаг шүү дээ. Ингээд шарах марах болол юм гараад ингээд энийг ингээд энэ 20 см займаас ингээд цацчих. Тийм цусны шүлгөөгөө тэр нөгөө эмгтээчүүдийн хөхмөх автдаг шүү дээ. Тэр үед нь. Тэгээ энэ болохоор эмзэг хуурай амархан улааж хорсдог арсны зорилсон. Тэгэхээр жишээндээ таарчин тий. Ингээд нөгөө өдөрч яваад ядарсан үед гоо сайхан дороо төвтөр шүү дээ. Аюу гоё болчих шүү дээ. Хүний зүгээр ингээд хаач гар хүрсэн л гоё болчихсон шүү дээ. Хүний стресс маш олон юмны эхлэл болт юм шиг байна. Өвчний эхлэл тий. Тэгэл ажил хийх чадваргүй болно. Сэтгэл санааны хувьд сөрөг болно. Тэгэхээр бид нар ямар ч ажил хийжсэн гэл хүн болго өөрийнхөө ажлыг хэцүү гэддэг тий. Нөгөө өөрөө хэцүүг нь мэддэг учраас тэгэхээр ямар ч ажил хийжсэн гоё юу стрессгүй ажиллах хэрэгтэй юм шүү. Тэртээ тэргүүл би энийг хийж давна. Тэртээ тэргүүл энийг би л хийх хэрэгтэй юм чинь. Би энд одоо стресстэд ямар ч нэмрүү стрессхийн оронд шийдвэр гаргана гэдэг. Чи бол барыг стресстэй юм шүү. Оо тийм. Энэ болчин сум шүү дээ. Стресстэй хүмүүс чинь ингээ ямар юм чангарцсан явчихдаг. Жүжигчүүнээр өөрийнхөө нүрийг илүүлээ сууждаг бас би жүжигч юм шиг танаа эцэгтэй туслах шинэ туслах шүү дээ. Ламбатар очихоор нэг хаа нэг тийм салонд ордог. Тэгээ тэрнээс бол юрдийн байнгын юм байхгүй. Тэгээ за тэр салонд орлоо ч гэсэн тэр тусмаа бүр ингээд жүжигчүү хүнээр ингээд ярилцаад хийлгэнүүд чинь бас л их гоё мэдрэмжтэй байдаг юм байна. Бид нар ч бас хаяа маск тавина нөгөө нэг таасан маск гэдэг шүү дээ удаа. Тий. За хоёлаа ингээд энэ болохоор 3 минутын маск. Ядраад ингээд нөгөө нэг ажил ихтэй явахаар миний гарын энэ нүр аягүй өвтөн. Тэгээ миний гарын халцааг бариад өгдөг. Тэр нь болохоор энэ нь ер нь гэрээ нэг тийм яриануд байна. Одоо энэ бол нэлээд удаан болчихлоо. Бас нэг хэд олон нэг тийм бүрхдэг юм байна. Өн чинь нэрээ шин шүү дээ.
Энэ болохоор эдний бүтээгдэхүүн болохоор ер нь их тийм нөгөө элдв тийм хурц холц байхгүй хими нарилга. Тэгээд тийм болохоор нөгөө энэ тосыг няраа хөөгдөж бас түрхэж болно. Абе. Энэ нарны тосыг болохоор өглөө түрхэн, нүүрэндээ түрхэн, биендээ бас түрхэн. Өвөл, зун, хавар, намар ялгаагүй шорооноос хамгаална, салхинаас хамгаална, нарнаас хамгаална. Тэр битгийг л нөгөө гэрлийн юмнаас хамгаална, компьютерийн дэлгэц, утасны дэлгэснээс бас хамгаална. Тодорхой хэмжээгээр хүний нүүр найрсанд нөлөөлж идэх сэвх нөсөнөөс сэргийлнэ. Их гоё бас арьсарчлагын тийм миний арьсан тохирсон, хэд хураа арьсан тохирсон тийм арьсарчлагын бүтээгдэхүүн бэлгэлсэнд бас баярлж байна. Маш их баярлж байна. За ямар вэ? За баярлалаа. Гоё чадсан аа. Гоё зөөлрөл. Нэг зөөлрч байгаа. Нэг хоёлаа унтахаас өмнө энд нь ахиад нэг уцчих тээ. Зэмэ. За баярлалаа. Зүгээр. Гоё бэлэг авлаа. Одоо манайс чинь нүүрл гоё юм бол тэгээд бус бүх юм гоё. Ундрмаг бол батжилаа бас л нэг амар Улаанбаатарын гоё хөх ирээл надтай ингээл яхан ингээл харцсан болоо гэж очсон зүгээр энгийн те энгийн хувцастай тэгэл ороод ор цагаа угаас нэхэл сонин соднол сэтгэл бол төрдөл юм бэлээ. Ашгүй айлын хүмүүс ч гэсэн бас цугаад тав нам. За та ингээд за өчигдрийн хөвцөр тоглолт бол 10 цаг хүртэл үргэлжилсэн. За 10 цаг хүртэл үргэлжлэхэд манай хөдрийн баг бол зочин баг хожигдсон баг. Дараа нь даалуу тоглосон тий. Даалуун дээр зочин баг хожсон. Тэгээ манай болроо бол гатан билээ. Наас мэлчихөө. Болроо бол арай л тоглолт юм билээ. Өчигдөр хүүхдүүдтэй албан ёсоор танилцсан байгаа. Тэгэд бид нар бүр танилцсан бүтээгэл тоглосон. Тэгэд инхрима хамгийн бага нь. Тэгээ инхримаг бид нар бас ингээд асууж аваад 8 дугаар ангитын энэ жил чамд ном явуулсан хүмүүс. За энэ baby animals англи хэл дээр угаасаа бүгдийг ингээд үзчихэж шүү дээ. Энэ яадгүй гэхээр Солонгос сургуулийн 8 дугаар ангийн хүүхдүүдээс ингээд өөрсдийнхөө багтаа уншдаг байсан тий. Тэгээд өөрөө гэрт нь байдаг ийм номнуудыг явуулсан. За. Англи хэл дээр ном унших дуртай гэсэн шүү дээ өчигдөр. Тий. За. Энийг болохоор эндээ ингэж бичгтэй юм чинь ийм ингэж хүнд ингэж бичиж өгдөг гэнэ манайха номон дээр одоо яг номны бүр ингэж дээд булан хэсэгт маш хамгийн болж бичиж болох жижиг хувилбараар бичсэн байгаа. Ингээ идэ охтуудаа нэлж байгаа нэг англи хэлний тухай ном хийдэж шүү дээ. Ном хийдэж шүү дээ. Англи хэл дээр үү? Тий. Энд тийм яаж ийгөө? Одоо нөгөө жисүү мэсүүгээ явдсан шүү дээ гадаа тий. Тэрний тухай мэдээлэлээд ингээд аюу магш. Blackpink кино? Тий. Оо энэ ч бол нэс шүү дээ тэр. Төгөлдөр ямар мэрэгчлээ болох юм? Би цагдаа юм тоогооч юм гэж байгаа. Тоогоочоо. Чи тоогооч болчихоо. Яадаг гэхээр ингээ танаа ах иш нар чинь ингээд гоё ногоо тартай юм чинь тоогооч болох юм болоо те. Шинэ гоогоор хаал хийгээл. Тэгэх юм төгөлдөр тохирч одоо тохирч. Тоогооч хой байтал те. Чи хаал өдөр чи хаал хийдэг үү? Ямар хаал хийх вэ? Тэгээд металлны төлөлт боллоо. Тэгшил нийтээс тарах юм. 1.25.
Хоёлаа тэгвэл 4 гээд хоёлаа өдрийн ариун хаал хийдэг үү? За. За би ингээд туслах тоогочтой боллоо. Ирээдүйн ахлах тоогоч, өнөөдрийн туслах тоогоч. Туслах нь тест аягүй нөхрийг нь хажуусах зогжлаарай. Болроо хөвтөр явна. Талбай дээр очино. Тэгээ өдөр хаал хийсэн байна. Гэрчлээс таад ирэхтэн. Тэгээд ахаад гадуур ажиллах хөт хийж агаад арай хоёлаа 4 цаг гээд ариуныхаа хаалыг хийж эхлэе. За хоёлаа хийж эхлэе. Тэгээд миний хувьд л юм байна. За амжилт бүгдээрэнд нь. Жохоо оройгчсан. Болоод байсан баярлаа. Тэ. Сайхан бол. Энэ трактор одоо өөрөө ингэж явахдаа энэ тракторынхаа мөрөөр гаргаад тэгээ яг энэ эдрээ чи ингэж тракторын араас зүүдэг бас юм байгаа. Тэрүүгээрээ ингэ татаад өчтгий. Тэнгүүт Ингээд зам гаргаад өгөх. тийм мөр гаргаад одоо татаад байгаа байхгүй юу? Ингээд одоо жишээ нь энийг ингээд арайхан ингээд татаад тэнгүүт нь хүмүүс араас нь яг энэ мөрөн дээр нь суулгачдаг байхгүй юу? Тэгээ энэ трактор чи өөрөө одоо ингээд орохдоо яг энэ мөрөөрөө таарад ингээд нэгсэндээ энэ газраас нь ингээд суллаад өчөж байгаа юм. За ингээд за зогсоороо багээ. За одоо тэгээ шууд явчих. Одоо ингээд авах суулаа. Шороо. биш ийм Шороо. Ингээд шороог нь ингээд ингээд шороогоо ингээд авал те. тий. Оо ямар гоё. ингээд нөгөө нэгс нөгөө яг нь үгүй ингээд хурцээр ишгээд авдаг болсон. Тэр бол ажил үнсэх юм. Шороогоо айн уу шүү дээ. Маш тэр бидний дуунгийн нүгээр сулдаг шүү. Дуурийн юм уу? Урт штэ. Том дуун бол тэгээ дуунгийн нүгээр сулдаад гарах. Тэ Батмүкийн нэг зохиос юм уу? Батмүкийн нөгөөрөө зохиож хийсэн байхгүй юу? Зохиож яруу нарч юм бэ. За, трактор унаад ажилдаа. За, Батмүк заагаад өг. Жох иш яах вэ те? Болж гинэ. Аюу сайн явж штэ. Мундаг Хоёр дээр заах уу хэрэггүй юу? гүгөө. Хэрэггүй. Би бүр ингээд эхлээд бол яг хөө ингээд нөгөө замаасаа далигаад байсан нөгөө трактороос анх удаа барьж байгаа болохоор тэгээ сүүл рүүгээ яг нэг игнэндээ ороод ингээд ирсэн чинь нэх гоё ингээд бодол цэгцрээл тэгээ тракторын дуу бас гоё идэм байна. Шал өөр хүүг аялгуу надад ингээд сонсогдоод тэгээд яг ингээд нөгөө миний хийж байгаа ажилдаа яг нэг ингээд явсан. Тэгээд саримсыг би анх удаа талбай дээр нэрж үзлээ. Тэгээд саримс сураахыг ингээд хүн ер нь аливаа нэг ажлыг хурдан хийх зөв хийхийн тулд нэлээд бодох сэтгэх шаардлагатай болдог. Тэгвэл манай Батмөх гэрээ эзэн маань энэ тракторыг аваад 5 жил болж байгаа юм. Тэгээ энэ трактороор ингээд нөгөө саримсынхаа хөрсийг ингэж хөнгөлж сээчж өгд юм байна. Тэгээ саримсаа ингээ аваад тэгээ өөр гар аргаараа артлын одоо тэр яг гол ажлын тэр техникийг хийсэн юм байна. Тэгэд надад бол трактор бариад ингээд явах үнэхээр гоё ялла. Би өнөөдөр завтаа бол би энэ талбайг ингээд өнөөдөр бол ингээд дуусгачих юм байна. Намар ирээд намрын ургац хураалтанд нь ногоо хураалтанд нь тусалж байгаараа хаврыхт нь ч юм уу нэг өдөр та туслах юм бол зөндөө ирч хүч авах юм байна. Би ч зөндөө ирч хүч авлаа. Халтаац юм байна уу? Толон тарах завгүй байд юм байна. Би өглөө нөгөө цай хийж явах үедээ бас өөрийгөө камерт ямар гарсан бол гэж сая болроо битэр трактор явж байхдаа би бодлоо. Жохон чөлөө гарлаа надад. Тэгээд нүрээ будаагүй гараа угаагаал шүтээ угаагаал хоолоо хийсэн. Өглөөний цагаа бэлдсэн. Тэгээ өөрийгөө ямар байгааг одоо үнэндээ уучлаарай. Эхний нэвтрүүлэг дээрээ ингээд хоцорч босоод тэгээд үнэхээр толон тарах зав байдгүй юм байна. Юу н толон тарах зүгээр ингээд дүн гээл сая чинь хувцас өмсөөл нэг нүрээ нэг нарны тусаа түрхэл крем түрхэл нэг жоохон будаал гарлаа сэргээгээд. Тэгээ одоо эхний дугаар дээр ингэж байгаа юм чинь 21 дахь дугаар дээр би бол нэлээд дэлбэрсчих байх гэж бодож байна. Тэгээд за тэгээ ногоо тарьж мэрж явах, тарьж хурааж ажиллаж явах үедээ бас нэг эрүүл хүнс бий болгочих юмсан. Хүнд нэг хор бордоогүй юм өгчих юмсан гэсэн бодол тээж л бидний нэг чинь тарьж ургуулдаг шүү дээ. Хөө ямар хөөрхий тийм үү? Хятад ногоо биш манай одоо энэ Монгол хөрсөндөө тарьсан Монгол ногоочтойгоо дэмжиж биднээс худалдан авалт хийгээд ингүүл бид нар ч бас аль болохоор эрүүл хүнс талдаа л
бүтээгдэхүүн бид нар чи одоо энэ чинь зах зээлд борлуулахад бүх тэр хор бордооны пивцтэй шинжилгээ нарийн бүх шинжилгээг нь өгж бичиг баримттай байж аж гарал үүсэлтэй байж аж Улаанбаатарын зах зээлд борлуулдаг. Тийм тэгэхээр өөртөө бол бид нар зөвхөн эрүүл хөнс үйлдвэрлэж байгаа л гэж ерөнхийдөө бол бодож ажиллаа гэдэг. Харин тэгвэл Монгол хүмүүсийнхээ эрүүл мэндэд маш том хувь нэмэр оруулж байгаа хүмүүс шүү дээ. Энд чинь тээвэрлэлтийн хувьд ч гэсэн хугацааны хувьд бага шүү дээ, тий? 3-4 хүн цаг явал орчиж байна, тий? Тий. Бас тэгж л ажлын талбар дээр ажилладаг шүү дээ бид нар ч. Гол нь одоо тэгээд эрүүл хүнсийг л бий болохын тулд чичиж чармаж ажиллаж байгаа. Тэгээ одоо тэгээд хамгийн гол нь нөгөө Монгол ногоо яагаад ингээ муудаад байна уу гэхээр ямар ч хор бордоо хийдгүй учраас цаг агаарын байдлаа досон зохицох нь айгүй хэцүү байхгүй юу? тий шүү дээ. Хадгалах хугацаагүй юм. Одоо жишээ нь би одоо энэ саримсан дээр хахад энэ саримс жоохон оройтод энэ жилийн цаг агаарын хувьд бол жоохон оройтож байгаа. Тэгээ хураалт нь оройтно гэдэг чинь бас хаталт нь оройтно л гэсэн үг. Улаанбаатарын тэр амар их шаваал ажилгүй байгаа хүмүүс бол хөдөө гарч иж ногоо тармиарий бүх юм энд эрүүл байна, эко байна. Яг үнэ. Тий хоол хүнс нь эрүүл байна. Төгжрөл байхгүй. Машинд мөнгө зарахгүй, бензинд мөнгө зарахгүй. Тий. Ногоон чинээс идчихнэ. Зүгээр боли ихэд хүнээс амьд махаа авчаар худалдаад аваад идчихнэ. Бид нар чинь өөртөө тарьсан ногоогоо хэрэглэж чинь эрүүл хүнсээр ажилтгүй байх мөнгө олдохгүй төр төсөг нь өгөхгүй харахгүй байх гэжсэн нь бол хөдөө амьдрал биш шүү дээ. Гоё хэллээ. Яг үнэ. Амьдрал хөдөө гэхгүй байна. Цэвэр агаар нь байна. Цэвэр агаар байна. Өөртөө эрүүл мэнд байна. Энд чинь бүх хэрэгцээ. Энд гэрээ аваад авчираад барил ингэх юм бол хавар намар мөнгө олчихно. Ажиллаа тий өдөр болгон хүн 50,000 төгрөг шүү дээ. Нэг шуудаа гурилын мөнгө шүү дээ. Тэр миний хүүд ямар гоё юм бэ. Тэгээд тэр зүгээр орж ирж байгаа мөнгө чи хүн зүгээр л хурдан өрхөө болно. Зүгээр л урдуур нөөстэй. Тэгж олсон мөнгөийг бол зүү өрнө шүү дээ. Энэ үгийг тэрэнд болгоё. Яг үнэ. Бүсгүүчүүдээ. За би юм хот дог хийсэн. Энэ бор гурилтай, цагаан гурилтай байгаа. Цагаан нөө бороо. За ганжаа тарган юм чи боо. За ганжаа тарган юм чи бороо. Ингээд малтганаа сууж асуудал шийдэгдсэн шүү дээ. За мөнгөцөг боломжийг битээвч. Цагаан. За бодроо өөрийгөө бас борыг идэх ёстой гэж бодсон байна. тий. За хадагтай бол цагааныг идэнэ. Бид ч олон жил цугаад байгаа юм уу? Тэтгэврийн үе яхад зүгээр зүгээр. За сүтээ цаач хийсэн хэвчээ да. Манай ажлын ганц гол өчнөө. Бас харагдчих. Уруу хараа суудгаа. Ганжаа гэдэг юм уу тий? Шаарчлаа. Хүн хийсээ дэшээ ажил мэлж очвол надтай хань олно. Миний ганц баруун гар ахгүй. Хүний баруун гар гэдэг чинь хамгийн ихтэй хүн байдаг шүү тий. Би чи өнөөдөр эцэгтэй туслах хийж байгаа байхгүй юу? Хоолыг хийж байгаа, гэрийн надад цэвэрлэн зөвхөн галтгоогийн цэвэрлж идэггүй амжихгүй. Нөө болно. Болохоо тий? Ашгүй. Тэгээ арай хоолыг хийж өгнө. Өнөөдөр би бас танарт хоол хийж өгнө. Ер нь баг юм бэлэн болчлаа. Одоо маха машиндаа л болоо. Тэгээ би 30 минутын дараа орилоод гараад ирэн заяа. Та гэдэг хоолоо итгэд бэлдээлээч. Хот дог мань таалагдсанд баяртай байгаа. Тэр бол намайг улам сэргээж байна. Ер нь бол гэрээ эцэгтэй гэдэг ажлыг яг туваарлж зохицуулахгүй л бол нэ юу яа. Трин. За ингээд жоохон перс хийлээ. Миний хувьд л гэрт ингээд нөгөө юмнууд ойлгомжтой байх нь айгүй амар хэлж шээ. Түрүү би талбай дээрээсээ сармис карвалцсан. Одоо би саримсаараа гой хоол хийн. Төгөлдрөө. Тооги. Туслах таачаа. Хичээл сэрэнгүүтээ хашин дотроо цаг авсан те. Нүгт шиж. Одоо чи энийг ярьлаа шүү дээ. Миний туслах таач төгөлдөр 10 дугаар анги зөмбөрөн сүнд сурдаг. Нөөдтэй наатах ихтэй ажилладаг. Би махаа жоохон. Махаа ингээ машинд төгөлдөр юм яриараа. Би газар юм ярмаар биш. Энэ хараа ингэ.
дахин саримснэ. Чи тэмцэн шиг хэлсэн үү? Үгүй. Тэгвэл одоо чи сураад авчихна шүү дээ. Би өөрийн зүн биеэ дагаад өөрөө саримт тавьсан. Хаа? Бүр ногоон л бодод. Багийг гинөө? Үгүй. Тустай юу? Тий. Хүүхдээ хэдэн килограмм саримс байсан? Хэдэн 50-д орчим сүлжээсэн. За, зарсан уу? Үгүй. Хизээсэн зарсан. Бүгдийн зарсан уу? Хэдэр зарсан? Томын ер нь ихэвчлэн тэгээд 15-аар зараад дуусгасан. Саримс 25,000 гэдэг үстэй хотод. Тэ? Бүндцсэн юм уу? Тэгээ миний хүү хэдэн төгрөг алсан юм? Нус шууд ашиг хэлдэг. Сая 500 төгрөг болсон яг. Би одоо ингээ маха шарж байгаа байхгүй төгөлдрөө. Энэ яагаад гэвэл төмснөө өчигдөө хурдан ихийн тулд маха ингээ болгочихсон намар идэв миний бодлоод. Манай алдарт тоогч нар маань яаж хийдэг чи тамд болоо тоогчлохоор мэдэх бахаа. Гэтэ чи ингэж хийж өгч байгаарай заах гэж нартай. За. Төгөлдрөө. Чи ер нь өргөжлийг юу гэж боддог вэ? Тэгээ үнэнч байх, бие биедээ итгэх, нэг бие биендээ элен далангүй харьцах. Бус тийж чаддаг юм аа яг хэлхийг хоорондоо яриад те тэр тухайгаа ярилцаал. Тэрийг үерхэл гэж боддог. Гоё болсон. Надад хойлоо жоохон хайр дурлал ярьж байгаа гэж түлээч. За баяртай. Төгөлдрөөр дараа энэ төгснө өчмөл хийлгүүлж идэх нэ. Төгөлдөр минь Тамир нөгөө хоолны хийгээдтэй. Хэн авсан даа гэж. Тас амтаа хоолоор дайсанд баярлалаа. Заашгүй манай эзэгтэй тань Шинэ содон тий. Бид ч надад яахтай ажид ажлыг уярч нь. тийм юу Гантаа гэхээсээ тэгээд айдалахаар нөх хүмүүс хэвцээ дөрөг таад зүгэжтэй. мэдээ зарим айлууд ингээ хашин та. Гарлаа хүмүүс мандын зуум юу гэдэг бүтэн ухаад ухаад орож байгаа. Хотын мэдрүүд дэлгүүрээс л авдаг. Тийш те гайвуу ингээд бишиг ороод жимсээ түгээд идэх манай баян шүү те. баян хангаа байна. Өсгөчүүдтэй амжилт хүсье. Гоё хамттайгаа ярилццгаая гэж бодлоо. Ярьлаа. Гоё хоол идлээ. Манай өндөр насны баярлалж байгаа. Оо нэрэ өндөр насны баяр. Хэл сайн эзэгтэй юм байна. Гоё л хоол ийж өгөө гэж байсан. Угаасаа бид нөгөө зурагтаар үзээсээ өөрөөр нь биеийг нүүрж уулзлаа. Тэгээ өнөөдөр манай өндөр насны баяр болж байгаа. Яагаад бас нэг ирсэнд нуулзчих гэдэг. Ажилдаа ирлээ өнөөдөр. Юунд орсонгүй баяртай. Яг дараа жил баяртай орно. Энэ бүрэнгийн улсууд угаасаа мэддэг юм чи тухтай сайхан байл. Бид дуусчихсан бол одоо тэнд нэг хоёр игнэл саримжны талбай сан байл шүү дээ. Тэгээ. За амжилт хүсгэж үдээ. За. Одоо болохоор оройн цаг. Энэ оройн цаг хамгийн чухал үе. Тийм болохоор би эндээ анхаарлаа төвлөрүүлэе гэж бодлоо. Юу хийх вэ гэхээр холооны цотон шүл саалман загас. Тэгтээ шарахгүй. Гэрээ эзэгтэй туслах маш их ажилтай байлаа. Тэгтээ гоё байна. Хамгийн гол нь туслах маань эзэгтэй туслах маань дахиад хоёр туслахтай болчихлоо. Ер нь орой 3 туслахтай болох юм шиг байна. Хоёулаа нэг гоё нууц юм ярих уу? Ээж нь өнөөдөр гоё нь оройны болцоонд бэлтнэ ээж. Авч нь болцоотой гэдгийг мэдээгүй байгаа тий. Мэдгүй байгаа үстэй. Гоё ширээ засна, романтик ширээ засна. Тэгээд Ээж хоёрын яаж танилцсан яаж хэлэх вэ? Тэ нэг ингээ ярьдаг штеп. за Тэгээ ярихаар л нэг манай аав л их найрж гүйсэн юм шиг байл штеп ээжийг. Энэ дэр ингээ найрж гүйж байгаа л байна. манай хоёр их өөдөө би битэйг их гоё харьцдаг юм шиг наа гэж. Манай аав айгу зөөлөн. Ээж жоохон надад зам тааж магадгүй жоохон. Өдөрдөгч. Өдөрдөгч.
За одоо би ширээ засна. Одоо тасч байгаа. Одоо ширээгээ засна. Чи яг одоо юу бодож байна? Бодож мод яах юм болоо. Хэлэ бодчихад гадар явна. Бар байгаа юу? Тийш л явдаг л. Бат мөхийг залгахаар нуцаа салгаж. I found a love for me. Well, darling, just dive right in and follow my lead. Well, I found a girl, beautiful and sweet. Well, I never knew. За хоол билээ. Ширээ зассан байгаа. Тэгэд эхлээд гоё шүлөө уцгаая. Тэр хамгийн сүүлд хизээ хаттай хоол идсэн. Саяхан нэг хятад хоолны газар идсэн тий. За би бас загсын өчөдөө тэгээ тааш тухтай. Болроо таалагдсан уу? Таалагдсан. Шал санахгүй л болсон шүү дээ. За гэр бүл болоод хэдэн жил болж байна? 28 жил юм уу тий. Болроогийн хаан хамгийн түрүүнд юу таалагдсан бэ? Дайчин зан л илүү байсан л да. Дайчин зан бүжгэн дээр яаж зүгээр дайчин зан хэлвэл төрүүлж байл. Ер нь уулзаад тахтаа. Үнэхээр дайчин. Юмд шантар түүнийг зорьсон юм да. Тий. Тэгэд ерөөсөө ингэж миний хувьд ингэж нэг өдөр бүтэн байхад харж байгаад юмд ингэ гомдлоод идэггүй. Тэ? Яг хийх юм хийгээд ичээд хийхдээ инеж хийдэг. Тэгэхээр их тийм удирдахч шинжтэй. Гоё юм манлайлагч юмхтэй байсан. Өнөөдөр би болрогийн зөндөө гоё шинуудыг олж харсан. Тэгэхээр баги бол насаараа 28 жил амьдарч байгаа юм чинь зөндөө олон чанаруудыг харсан баг тий. Тэглэх яах вэ? За анх ингэж яхан дайчин чанар таалагдсан. Одоо батхад одоо юу таалагдж байна? 20 хэдэн жил яаж байгаа юм дээр нэг хүн шиг л болчихсон юм шүү дээ. Эцэгтэй туслах. Төслийг ингээд танад анхны удаа хэрэгжүүллээ. Тий. Миний хувьд бол таны гэр бүлийг биширлээ. Баярлалаа. Тэгээ энэ олон жилийн хугацаанд харцсан яг гоёороо тэгээ би бинийг их гоё хардаг. Би биентэй хүндэлж харцдаг. Тэгээ танай хүүхдүүд хүртэл тааш их хайртай юм байлээ. Сая бүр ингээл инхрэм ингээл ихч ганцаар байгаа. Би тийш харлаа. Ингээл санаа зовл тэгээ сая бүр ингээл хараал бүр баясаал ингээд Энийг чанд утсан биш тий. утгий чинь даа. Багийнх юу хийж байгаа бол гайхаад сууж байгаа хта тий. Тэгээд бид нар чинь бүгд л өөр ингэсэн ажил мэргэжилтэй тэрнийхээ төлөө ингээл бас л чадлахаа хэрээр явдаг. Ялангуяа Монголд. Тэгэхээр нэг өдөр ч гэсэн бид нар та хоёртай гоё хайр, аз жаргал хэл мэдрүүлэе гэж бодсон. Зөндөө хичээлээ. Тэгэд гэрээ бүтэн зэрэлж чадаагүй доочлаарай. Бусдаар бол тооцоолоогүй юм нь болохоор нөгөө танай ажилчдад хоол хийж өгнө гэж тооцоолог байсан. Гэхдээ хоол хийж өгсөн, заавал хоол хийж өгөх хэрэгтэй гэж бодсон. Аль нэг ажлаа аль нэг нь хийх хэрэгтэй болсон. Тэгээд та хоёртай ингээд тусдын болдог, баг болоод ажилладаг. Таарийн одоо бизнес
бас хувь нэмрээ оруулдаг. Бас тэднэрийнхээ тэр чинээгээр тэдний бас амьдралд ингээд нөлөөлж чаддаг. Тийм гоё хүмүүсийг бас заавал баярлуулах хэрэгтэй гэж бодсон. Манай эцэн бүр айгүй баярлаад өнөөдөр Ахмадын баяртай яваагүй. Тий өнөөдөр Ахмадын баярт яваагүй. Ахиж гавьяатаа таахгүй. Ахмадын баярыг бол дараа жил үзчихнэ гэд ирсэн шүү дээ. Харин хөөх. Бас нэг дуулаад үзнэ гэсэн чинь амцсангүй явчихлаа. Өө хэлэхгүй бис шууд дуулдаг шүү дээ. Тий. Стэн гавьяатаа нэг дуулаад үзмээрээ гээд. Тэгээд эмэгтэй хүн гэдэг бол мэдээж ажлын бүтэмжтэй, гэр бүл наад жаргалтай, зорьсон сансан бүтэмжтэй, бүтэлтэй байхад л тэгэл хэмэртэй аз жаргалтай явдаг үргэлж. Яг тэр эмэгтэй бол миний хувьд болроо яж чадсан. Тэгээд хажууд нь ингээд төшөг болоод хөрхөн хайрлаад иждэг. Баг гэж ирсээр намайг юм асуугаар юу гэж тэгж байгаа хайртай байлгүй яа та ингээд ирэхээс ч өмнө би тэгсэн яна болроо хайчих уу гэдгсэн чи хайчтээ замд л явж байгаа шүү дээ айгу өмөрөд байсан. Ерөөсө хэр халдаахгүй лээ. Манай нэг найз Сэлэнгийн нэг хөхөн байдаг гэсэн. Тэ энд бас наттай цуг бас бизнес хийлгээ ирсэн. Тэ энэ хоёр нэг нутгийн ахлаа юм лээ. Тэгээд нэг залуу манай нэг нутгийн залуу чамтай танилцъя гэдэг байна. Газар хүнтэй танилцахгүй зүгээр гүлөө бол гэдэг. Тэгээд дараа нь бараг сарын дараа танилцсан явжсэн. Суцсан шүү дээ. Таар сүртэй явдаг гэсэн мэт хоёр өндөр. Гүү тэгээд судаж явж байгаад Мартин анд сууж явж байгаа нүсгийтэй хотолтой явж байгаад унаад халтарж унаад тэгээ бас шагааг юм тэгээд удсан үү тий. Тэгээд нэг гэрээ мэддгүйсэн юм чи би удахгүй бас нэг уцуус гэж яахтай дэлгэрээгүй шүү дээ. Тэгээ хөргөж өгөнгөө гэрээ мэддэг болоо. Тэгээ эргүүлээд явчихсан. Хүлэг өвдөж тий. Тэгээ хөргөж өгөөд. Тэгэл салаагүй юу? Тий. Тэгэл хүлэн тэгээд би ч нэг ажилтаа байсан. Ажилд яваад нэг хэсэг мартчих. Тэгээд нөгөө өтг маань юу болж байгаа гэдэг нэг очиод. Тэгсэн чинь хөлн нэлээ хавдсан. Орон дээрээ сууж. Тэгэл тэрнээс ширээс эргэж тойрол тэгэл. Хүний амьдрал чинь баялаг шүү дээ. Тэгээд бас анхныхаа дурлалынхаа тухай ярьжээ. Тэгээд бас анх яаж харж ирснээр л таяр хардаг бах те би нэг одоо ч гэсэн. Тэгэл явах уу? За чи баг гэдэгтэй чи анх бүчгэн дээр бүр ингэж харсан гэж хэлж байна. Магадгүй. Тэ. Тэгээд таяр минь одоо тэгээд өшөө цаашаа олон жил чанга төвөрлөлт гоё үнсэлт гоё харцаар дүүрэн байгаарэ гэж манай багийн зүгээс хүсэж байна. Баярлалаа. За би тааштай гоё загас өгөх үү? За загас ширсэн. За таа хоолой тутай дээр. Тулгамдад ярих ч юм болдохгүй шүү дээ. Зүгээр шүү дээ хамаагүй чөлөөтэй ячихгүй одоо. 28 жил 2-3 хүүхдээ минь их болж миний хажууд толгой төвшгөр болж яваа. Хандаа маш хайртай. Та манай хүн чинь их дуу цөөтөө юмд их хүлээцтэй ханддаг. Хүүхдүүдтэй маш сайн аав. Бас их нэртэй их алгамжтай. За чамдаа хайртай шүү. Таяр хормойсон уу? Одоо таяр тэгвэл мөнгө хормой хийнэ шүү. Өөртөө хийж амж үгүй хүүхдүүдэд хийхэр нэг орж үзье гэж бодоод байгаа шүү дээ. Хормойсон. Өөртөө ч яхаа хүүхдүүдэд хэлгээсэн өмнө өөртөө ч. За галтганы өрөө жоохон цэвэрсэн. Жоохон гэж байна шүү дээ. Тэгэд тэнд байгаа тэр бүх шингэн саваа орхичихсан. Шингэн мэнгэнэ бүгдийг орхичихсан. Тэгэд энд байгаа ингээд эднэрийгээ бас орхин тавгтай. Тэгээд таяр минь гоё өөрсдөө зав гаргаад өөдөөдөөсөө харж сууж агаад одоо энэ минь бүтээлгээ тавиад ингээд гоё хоол хийгээд вино уугаа сууж агаарай. За баярлалаа. Тэгнэ. Дурсалтал юм байна. Ирсэн шүү буцдаг. Одоо тэгээд бид нар нь явлаа. Гинтийн юмар их байлаа. Тэгээ та бүхэнд маш их баярлалаа. Таяраас энэ олон манай малчид тариаламжид эцэгтэй нар тэгээд ер нь л Монгол бүсгүйчүүд эцэгтэй нар гоё өлөр жишээ аваасаа гэж хүсэж байна. За анхны нэвтрүүлэгт маань орохыг зөвшөөрсөнд маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа.
Танд болон таны ажлын хамт олонд бүгдэнд нь баярлалаа. Эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүхэн Сэлэнг аймгийн Зүүн бүрэн сумд амьдрах Батмөнхийн гэр бүлээр зочлоо. Тэгэд энэ бол эзэгтийн туслах нэвтрүүлэг байлаа. Эзэгтийн туслах өнөөдөр ажлаа 80% хийсэн гэж ойлгож байна. Надаа оноо өгөөч. Би бол одоо 100% хийлээ гэж бодож байна. Яашгүй. Бас биднийг хоолоор дайлгаж байгаагаар бас ажилчдын минь сайхан хоолоор дайдаад манай ажилчид ч гэсэн бас их сэтгэл хангалуун буцаа өнөөдөр ажиллаа дуусгасан байх. Тэгээ сэтгэл дотн дурсгалтаа л мөчи боллоо. Тэгээ хоёр хоног жүжигчин ундрамаа гэдгээр нь бол айгүй сайн мэдээд байдаг. Ингээд бичлэн уудаж үзв. Ирэх сургаал яваасан. Би бол догтлол хүлээгэл яач вэ? Өглөө эрт гарна гэсэн хэлээ. Хүлээгээл. Бид нараас айгүй маш их яарсан хотоос. Эцэгтэйгээ харах гэж, гэрээ эзнийг харах гэж, хүүхдүүдийг харах гэж. Тэгээд одоо ингээд нэг хоногийн дараа ихэд бид нар бүр юм ах トゥ хамаатан садан шиг болчлоо. Олон жилийн юм иргэсэн найзууд шиг болчлоо. айгүй сайхан ингийн болд юм тий бас дотн болд юм байна. Харин гоё бэп юм байна. Одоо урд нь бол тэр нэг ийм нэвтрүүлэх хэл бас ингэж нэг амар олны танил гоёатай бол ингэж бас бараг л үзээгүй шахах хүмүүс шүү дээ тий. Миний хувьд бас л нэг эцэгтэй. Тийм их л ингийн сайхан бэп юм байна. Гэртээ бүр ингээ. Тэг яг л байгаагаар байсан. Би бас эцэгтэй. Тийм болохоор бас өөр нэг мэрэгжлийн өөр одоо юм орчинд амьдардаг өөр эцэгтэй гэрт ирээд туслахыг хийнэ гэдэг бол бүрэн мэдэрлээ. Хүмүүс бас ингээл энэ тихгүй тэр тихгүй гэж харсан болгоноороо юмыг ярьдаг. Гоё юмыг хараа шууд энэ гоё гэж боддог, ингэж боддог тий. Гэхдээ тэрний цаана гэрээ эзэгтэй гэдэг ямар их ажилтай байдаг, ямар олон зүйлийг бодож тунгаадаг. Тэгээ ямар их гоё хүч чадал гаргадаг. Тэр олон зүйлийг өөрөө ингээд бодоод шийдээд ингээд явж байгаа бүх зүйл дээр би ингээд өнөөдөр хамт байлаа. Тэгэд энэ мундаг тариалан чимэгтэй цаана ийм гоё залуу хань ижил гоё сэтгэлтэй хөдөлмөрч ажилсаг хөөхөн охтууд хүүхдүүд байд юм байна. Том хүүг нь харч чадсангүй. Тэгээд дараа бид нар би ер нь одоо нэг ингээ уулзсан хүн дээрээ жоох ийшээ явж байхдаа хүй замаараа ороод гараа. Тэгэхэд 40 км яад ороод гараа гэдэг эмхтэй байгаа. Тэгэхээр бидний уулзалт өнөөдөр дуусахгүй. Өгүүлж бид нар биендээ сэтгэл зүрхэндээ та ярыгаа бас бодож авна. Нэвтрүүлгээ үзэх цагийг тэсэн ядан хүлээж байна. Тэгээд тайр минь бас Сэлэнг аймгийг төлөөлөөд гоё юм амьдралаа нээлттэй байлгаж чадаад бидэнтэй цуг байсанд маш их баярлалаа. Баярлалаа. Тайрыг хараад хүмүүс Сэлэнгийнхэн хөдөлмөрчин байна гэж боддог ба. Сонин сюрприз байлаа. Би одоо бараг сүүлийн 15 жил ингэж өөрийгөө бараг өөрчилж үзээгүй юм байна. Тэгээд сайхан сэтгэлтэй их гоё байлаа. Спорт талтай хувцас өмсдөг. Дандаа бэлтгэлийн гоо суул маягийн хувцас өмсдөг. Ер нь нопс хувцсыг бараг л өмсдөггүй талдаа. Тэгээ миний стил имиж одоо өнөөдөр бол бүрэн өөрчлөгдлөө. Үнэхээр бас баярлж байна. Надад зариулаад ингээд юм хотоос юм бэлдээд бас тий би өнөөхөр ийм нэвтрүүлгийг ингэнэ гэж бол бас бодоогүй л явсан. Тэгээ бүгдээрээ л гинтийн байлаа. Биэнд бол их чөлөөтэй сайхан таарлаа. Тий нөхөртөө баг болзонд хитэн жилийн өмнө ч явсан гэж санагдахаар тийм сайхан орой нэгэн оройг бас өнгөрөөлөө. Өнөөдөр ихэд л нэг өглөөний өдрийн хоолунд хийж нэг чинь асар их ажил авахгүй гэж чинь. Хэл мундаг л байлаа. Өнөөдөр бол их өвөрмөгц их л гоё л нэг ресторанд байгаа шиг ч юм уу. Их гоё сайхан хоолоор дайлуулсан. Гээд орж ихэд ширээмэрээ зассан байна да. Яг ч юм болоолч гэж бодоод янз янз зэлэн бодчихлоо л да. Тэг хинэр ороод ирэх нь гайхаж байгаа юм чинь. Шал танигдахгүй юм буугаад ирж байгаа. Энгийн гоё хоол нэг ресторантанд ордог л доо. Яг ингэж хоёулах нь яг ингэж их гоё стос суугаад бодсон байх шүү. Их олон жил болсон байна. Бас хаяа нэг сууж ямир л миний нэр нь. Манайхыг бас ингэж сонгоод ирсэн бас танад бас их баярлж байна.
kiss.